За энэ ажлын хэсэг байгуулахын зөв зүйтэй юм аа. Манай их хурлчин бол олон нийтийн мэдх эрхийг хангах юм бас нэг давхар үүрэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ажлын хэсгээ байгуулад энэ туулын хурдны зам гэдэг маань нэр нь юу болчиход байгаа юм гэдгийг бас олон нийтэд мэдээлэх нь зөв өө. Ер нь энэ олон нийтэд мэдээлэл өгөхгүй дээр нь мэрэгжлийн хүмүүсийн үгийг сонсохгүйгээр баах юм оруулж ирэл их хурл ч юм уу одоо эсвэл бие даасан манай нийслэл бие даасан мөнгөтэй ч гэнэ тийм хэлийг хийгээд байдаг бол их буруу. Дээр нь эн чинь зүгээр нэг мөнгөний тухай яриаггүй. 2.3 их 80 төгрөгийн төсөвтэй болцсон явж байгаа байхгүй. Тэгээд тараасны яагаад энэ 13 онд ингэсэн 13 байхаа. Би одоо мартчихжээ. 13 онд тэр гудамж төсөл гэж байхдаа энэ туулын хурдны зам гэдэг юмыг тэр үед нь хийчихвэл тэгтээ туулын хойдлын эрг шүү. Туулын хойдлын эргээр нь ингээд нэвт явуулаад ингээд хийчихвэл энэ Улаанбаатарын төгжрөл мөгжрөл 99 стратеги өвзөө болох юм байна. 13 жилийн өмнөх юм би ярьж шүү. Ингэж одоо нэг зураг мураг гаргаад явж ирсэн. Тэгээд тэр үеийн одоо төсөв төртгийг би сүүлд нэг харахад 500 орчим тэрбум төгрөг байсан байлээ. Хоёрдугаарт нь тараас нь бол одоо тэр хэлээд байгаа нэг километр орчмол нөгөө усан дээгүүр гарах тийм л юм байсан юм байла. Одоо бол 7 км явна гэдэг чинь тэр усан дээгүүрээ. Гэхмээ чинь ийм ойлгомжгүй юм болцсон учраас энэ ажлын хэсгээ байгуулад ажиллаж байгаа зөв байна. Хэн нь ахалдгийн бэ? Нэг нь ахлаад олигтойхон шиг ажиллаад өгөөрөө. Би одоо сая босоод Ганбаатар гишүүнийг ахлаач энэ ардчилсан намын бүлгээс ахалчвал арай дээр юм биш үү гэж хэлсэн. Ганбаатар маань үгүйгээ тэгж яах юм. Уг нь энэ тэгчүүл зүгээр Батуулд одоо би нөгөө нэг ардчилсан намын бүлэг ахалчвал жаахан сериус нь ажиллаж магадгүй. За тэгэхээр ийм 2-3 юм тодруулмаар тараасыг яагаад өөрчилчихэд байгаа юм бэ? Яг энэ дотор байна л дээ. Бид тэр Тэзүү гэдэг дотор нь явж байгаа юм. Төсөв төртгийг яагаад 4 дахин нэмэгдчихэд байгаа юм бэ? За дараагаар нь 10 хэдэн жилийн дараа гэж хэлэх байх л да 10 хэдэн жилийн дараа төсөв төртгийг ингэж өөрчлөгдөхгүй л дээ. Тэгэхээр энэ дээр тайлбарлах хэрэгтэй. Тэгээ нийслэл бас дахиад масрах мөнгөтэй байгуулга болжээ. Өчнөө бонд босгож байна. Эн чинь бас зээл шүү дээ. Тэгээ энэ их мөнгөөр юу хийгээд байгаа юм бэ? Дахиад одоо дэлхий дээр байдгүй нэг юм бид нар хийцсэн шиг байлаа. Энэ манай нийслэл яахлаараа нүүрс нь уурхаатай байдгийн бэ? Энэ одоо хаанхын ямар гэж юм бэ? Ингээд энэ орон нутгийн төсөв мөнгө олдог арга марга бүх юм болвол жахан дампуурч байгаа юм биш шүү. Ийм юм ер нь дэлхий дээр байхгүй шүү дээ. Тэгэхээр би энэ ажлын хэсэг байгуулахыг дэмжиж байна. Харин орой гэсэн гишүүдийг нь оруулаад жаахан өргөтгөхөд явмаар байна. Өшөөнийг юм хэлчихвэн Наранбаатар дарга. Иймэрхүү хяналт шалгалтайгаа ямиг нь цөөнхөр ахлуулаад цөөнхийнхээ гишүүдийг жаахан олон болгочихмаар байна. Олонх болгочихмаар байна. Ингүүл гэлээ нэг жоохон бодиттой юм болно. Одоо бид нар хичнээн хяналт шалгалт хийв. Их хурл даяар л өчнөөл юм ярьдаг, өчнөөл хүн оруулж ярьдаг, байцаадаг, мөрддөг. Ямар үр дүн гарсан юм бэ? Хамгийн сүүлд оюу толгой хийлээ. Хэдэн өдөр баахан шүс өсөр гэж ярьлаа баах юм боллоо. Одоо оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулахгүй болвол одоо ярьсны хэрэг байх юм. Өдөр болгон 13 тэрбум төгрөг, 14 тэрбум төгрөг өнөөдөр сонсголын дараа алдаад байх юм бол бас энэний үүрэг хариуцлага ер нь юу байх юм? Нэг юм дайчин давшингуй өрөөсөө нэг ажиллаж өгөхгүй маа. Би өнөөдөр зориуд 1 цаг хоцорч ирлээ. Зориуд хоцрох байх өрөөндөө сууж байгаад ирлээ. Өчигдөр би байнгын хорооны хурал хууль зүйн 2 цаг хүлээлээ. Гэхдээ ингэж яаж ажиллах юм бэ нөхд минь ээ. Энэ бас нэг шүүмжил яваад байгаа шүү дээ. Энэ нэг бидний нэм нэг жижиг сэжиг юмнаас болоод хүмүүсийн итгэл алдраад байна шүү дээ. Цагтаа цуглаад хурдан Алтуй гишүүн 3-4 зүйл асуусан тэр нөгөө өмнөх байнгын орооны хурал дээр нийслэлийн засаг дарга орлогч нар ирээд асуулт хариулт яваад мэдээлэл хийгээд ингээд дууссан. Тэгээ өнөөдөр бол зөвхөн ажлын хэсэг байгуулах уу юу гэд. Тэгээд байгуулагдахаар бол цаашаа нэлээд асуултууд явах. Хоёрт нь дараагийн асуулт дээр яаж болно? Хоёрт нь болохоор дэгийн хуулийн дээр ийм байгаад байгаа юм. Ажлын хэсэг байнгын орооноос байгуулахдаа олонх цөөнхийн харьцааг харгалзаж байгуулна гэд дэгийн хуулиар бид нар дагаж явахаас аргагүй болчиход байгаа. За ингээд шүүд үг хэлж дууслаа. За одоо санал хураалт явагдана. Ажлын хэсэг байгуулах уу юу гэдэг дээр эхлэе. Дараа нь ажлын хэсэг дээр ярих юм. За би
Улсын хурлын гишүүн Батболдоос гаргасан туулын хурдны зам төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл, төсөв төртөгтэй холбоотой асуудлыг шалган судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах саналыг дэмжиж гисэн томьёолоор санал хураалт явуулнаа. За гишүүд санал хураалтандаа бэлдээрэй. За дэмжиж гисэн ажлын хэсэг байгуулахыг дэмжиж гисэн томьёолоор санал хураалт явуулна. За санал хураалт. Санал хураалтанд 19 гишүүн оролцсноос 9 гишүүн дэмжиж 47.4% дэмжигдсэнгүй. Энэ одоо эсвэл энэ ардын нам та нар ингээ ажиллаа хий. Энэ ард түмний хүсэл сонирхлын дагуу ажлын хэсэг байгуулалтын хяны шалгыг ихтэй зэрэг тгий гэж нэг худлаа царайлж оруулж ирснээр олонх мураагаад унгаачдаг. Тэгвэл өгснөө хийж биднийг одоо энэ суулгаж идэг. Та нар тэгвэл ажиллаа хийцэг. Тэ бид нар ямар ч хэрэггүй юм шүү дээ. Гэхдээ та нарын чинь нэг овоо ажлыг хэсэг байгуулах юм байна гэдэг мундаг идэвхтэй орсон чинь 19-оор унагаа хийчихэд маа гэдэг. Ингэтгэе болиул яасан юм бэ? Эсвэл танаа ажлын ардын намынхан гишүүдэд оруулж ирээд саяныхыг дахиж хураа. Эсвэл ард түмэнд гараад хэл бид нар энийг хянд шалгах сонирхол алгаа гэдгийг хэл. Гэхдээ ямар гэж чинь ийм хачин улс байдаг вэ?